Эй, за өнөөдрийн мэндийг хүргэе залуучуудаа. Тэ би дандаа мэдлээ. Чи эхлэх юм уу? За чи эхэл. За, come on. Би ярихгүй. Би ч нөгөө нэг дулмаа ньюс ингээд хажуусуудын залуу байд шүү дээ юм ярьдгүү тэр шиг. Би ч нөгөө нэг дулмаа ньюс ингээд хажуусуудын залуу байд шүү дээ юм ярьдгүү. Юу шүү дээ. Тэгээд бид хоёроос ямар ч нөгөө нэг юу реакшн гарч магадгүй. Та бүхэн тэгээд харна зээ. Тэгээд реакшн гэдэг чинь ерөөсөө өөрөө нөгөө нэг сэтгэл гэл ерөнхийдөө ойлгочихгүй дөө сэтгэл тэгэл тэрнээс хөгжим салхины нэг доош нь хийж мих бол биш шүү. Тэгээд хамтдаа нөгөө нэг хөгжим сонсох булаан л гэдээ ойлгочих. Тийм ардын бөөдөн ч гинөө хамтдаа хөгжим сонсох болно ч гинөө тэгээд өөрөө өөрсдийнхээ ойлгоод тэгээд юу байгаарай ямарчсан бид хоёр айл болох тий айл болох нөгөө нэг өөртөө сонсоогүй сонсож амжаагүй дуу өгчмөө мэдээж айл цаг үед ч гарсан байж магадгүй дандаа өдөр болго YouTube бохоо дуу сонсоод явах тийм цаг бас хүмүүс зарим хүмүүсийн амьдралд бол байхгүй тэгээд сонсож амжаагүй тэр дуугаа та бүхэнтэй хамт сонсоод бид хоёрт ямар хуу сэтгэл төрөх болон ямар хуу тийм feeling тийм ямар хуу мэдрэмж төрхөө ингээд хуваалцж байгаа юм шүү тэгээд ойртоо бол жоохон ингээд тийм 50 төрлийн тэгэл нэг жоохон тиймэрхүү дуунаас сонс. Өнөөдөр бол илүү бас жоохон галзуу дуунууд сонсъё гэж бодож байна. Салах гэдэг юм шүү. Лойчсан крүү юм. Лойчсан гэдэг юм шүү. За. Зүүн биш үү те? Гоё шүү дээ. Үнэхээр гоё. Яа нөгөө юу гэхэр ч одоо ингээд нөгөө дэлхийн нийтийн чинь одоо нөгөө рэп хөгжмийн чинь одоо нөгөө нэг Америкчуудаас бол үлгийн нутаг шүү дээ. Тэгээд Америкчууд дандаа л нөгөө иймэрхүү доонуудыг Америк нэг андрын доон дээр ингэдэгсэн бол ингээд бас ингээд Монгол доон дээр бас саг бол тийм цаг ирсэн байна. Гоё байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд нөгөө юу байсан? Сайн нөгөө галдан бушиг тааны бас тухай дуулаа явж явах шиг. Гэхдээ яг нэг түүхийн бол манай монголчууд мэднэ шүү дээ. Манжин нарлын хамгийн сүүлийн хаа цогтой нөгөө тэмцэгч байсан. Эхнэр нь бол нөгөө Анот ингээд нөгөө кино мэн. Тэгээд дуун дээр юу гэх нү үгийн жоохон сонсъё. Ямар ч зэн тэр химнэл нь их гоё байна. Бас ингэмээр санагдчихээн. Тэгээ нөгөө яг нэг олон залуучууд ингээд суудсан ингээд гоё сүртэй байна. Тэгээд юу санаанд орсон бэ гэхээр зүгээр гадаад клип санаанд орлоо. Тэгээд мэдээж copy paste гэж бол хэлэхгүй. Ийм төрлийн клипнүүд маш их үүдэг. Тэгээд нөгөө минийхаар нөгөө Kendrick Lamar-ын дуунаас жоохон тиймэрхүү харагдсан нөгөө Humble. Бата маань ярьж шүү дээ. Нөлөөч гэсэн. Яг Монгол трап юм да. Лит гэдэг юм. Юу гэсэн утгатай юм бэ?
Хамтдаа дуугаа сонслоо. Тэгээд Илт Лит гэдэг дуу юм шиг байна те. Тийм. Флагийн надад бол нөгөө зүгээр миний ойлголтоор шиг ертөнцийг заавал нөгөө миний нүдээр харах алба байхгүй. Бүгдийг хүн болгон ертөнцийг өөр өнгөөр сонсож байгаа, үзэж байгаа, харж байгаа. Тэгээд одоо рэп хөгжимд бол зүгээр нэг юм хоёр зүйл байх хэрэгтэй гэж зүгээр би боддtiin. Зөвхөн миний бодол те. Өөр хэний ч. Нэг нь бол мэдээж ингээм саагаа те. Клаб явах. Нэг нь бол үнний тухай нөгөө нэг зөв зүйлийн тухай ярьж идэг. Эсвэл бол муу өхнийг эсэргүүцэж байждаг одоо тийм гэж хоёр ангилдаг зүгээр надад. Тэгээд энэ бол нэгтлийн тийм хаастл гэх ингээ хүмүүсийг дөргих гоё дуу байна. Клипний хувьд бол бас гоё саагч штэ хүмүүс. Гоё клип болжээ. Баярлалаа. Y'all know how this shit go, you know. All eyes on me, motherfucker. Roll up in the club and shit. All eyes on me. All eyes on me. You know what? I bet you got it twisted, you don't know who to trust. So many player hating niggas trying to sound like us. Say they ready for the funk, but I don't think they know it. Straight to the depths of hell is where them cowards going. Well, all you still down, nigga, holler when you see me. And let these devils be sorry for the day they finally freed me. I got a caravan of niggas every time we ride.